Энэ өдрийн мэнд хүргэе. 2024 оны гүйцэтгэлийн үнэлгээний материалын тайлбарыг та бүхэнд хүргэх гэж байна. За ингээд гисэн уруул өгөгдөжээ. Бүтээгдэхүүн байцны томьёог олоорой гэж. За тэгэхээр одоо хөнгөн цагаантай. За тэгээ хүчил төрөвчтэй гэхээр хөнгөн цагааны валент бол нэгдэлтэй 3 байдаг. За хүчил төрөвчийн валент бол 2 байдаг тийм ээ. За тэгэхээр энэ хоёр зэрэг хуваагддаг тоо бол 6 байгаа. 6 3-т байгаад 2-ын тоогоо энд тавиад 6 2-т байгаад 3-ын тоогоо ингэж тавьсан ч болно. Эсвэл биедээ хуваагддаг бол шууд салбал энд 2, энд 3 гэж тавина гэсэн үг ээ. За ингээд бүтээгдэхүүн байцын томьёог сонгороо гэж байна. За тэгэхээр энийг урлаа тэнцвүүлсэнтэйгээ хамтдаа сонгох хэрэгтэй байна. За энд 2 хүчил төрөгч байгаад идэг, энд 3 хүчил төрөгч байгаад идэг. 2 3-ын 6 болохын тулд энд 2-ыг тавина. Энийн өмнө бол 3-ыг тавина. Хөнгөн цагааны өмнө бол 2 2-ын 4 байгаа учраас энийн өмнө 4-ыг тавина гэсэн үг. За тэгвэл бүтээгдэхүүн байцын томьёо бол 2 алюминиум 2 А3 учраас С хариултыг сонгоно. Урлын тэгшгэлтэх стехиометрийн коэффициентийн нийлбэрийг олоорой гэхээр 4 дээр 3-ыг нэмээд 2-ыг нэмэхээр нийт 9 болно. Урлын тэгшгэлтэх стехиометрийн коэффициент гэхээр их болон бүтээгдэхүүн байцаа нийтэд нь авах юм байна. Ингээд 9 болно гэсэн үг юм байна. За урлаас үүсэн бүтээгдэхүүн байцын молийн массыг олоорой гэж. За тэгэхээр молийн массыг олохын тулд бүтээгдэхүүн байцын урлаас үүсэн бүтээгдэхүүн байцын молийн масс нь энэ учраас энийг олъё. 2-ыг үржим хөнгөн цагааны харьцангуй атомнаас 27-г 2-оор үржүүлээд 16-г 3-аар үржүүлнэ гэсэн үг. Тэгэхээр 48 дээр 54-ийг нэмнэ гэсэн үг шүү дээ. Тэгээд 2-оор үржүүлэхээр 204 гэдэг хариу гарах учраас энэ 2-оор үржүүлэх гэдгээр нь тооцох ёстой учраас энэ бүтээгдэхүүн байцыг ингэж тооцсон юм байна. Ингээд 204 буюу D хариулт бол зөв байсан байна. За дөрөвдүгээр тест болохоор ингэсэн байна. Доорх зурагт дөрвөн байцын хроматограммыг үзүүлжээ. За тэгвэл доктортой баазын дунд гадаргууд наалдах чадвар хамгийн муу байцыг сонгоно гэж байна. За тэгэхээр наалдах чадвар хамгийн муу байц нь бол аль нь байсан бэ гэхээр уусах чанар сайтай буюу энэ B бол ерөөсөө наалдах чадвар хамгийн муу тань гэсэн үг. Яагаад гэвэл хамгийн дээшээ явж байна гэдэг бол энэ уусах чанар нь их байна, наалдах чадвар болвол муу байна гэсэн үг. Уусах чанар ихтэй учраас дээшээ явцсан байх нь шүү дээ. Ингээд 4-ийн B хариултыг бол сонгож бодох гэжээ. За гэхдээ нэг өнгийн тал бүсгвэл цэвэр байц гэсэн үг тий. За ингээд BD бол цэвэр байц байна. 2-оос дээш өнгийн тал бүсгвэл энэ бол холимог байц байна гэж бид нар мэдэх боломжтой. За дараагийнх нь үл мэдэгдэх цагаан өнгөтэй давсыг шинжилэхэд дөлний өнгийг ягаанаар боддог бол давсан дахь катионыг сонгоно гэж байна. За энэ бол бид бүхний 10 дугаар ангийн харах юм бол дөлний өнгийг бол бүгдээрээ харцгаая. Үл мэдэгдэх цагаан өнгийн давсыг дөлний өнгийг ягаанаар боддог нь юу вэ гэж асууж байна. За тэгвэл дөлний өнгийг бол үл мэдэгдэх катион агуулсан усмал дээр натрийн гидроксид нэмэхэд өнгө нь тундас ч юм уу хийж ялгархгүй ямар нэгэн өөрчлөлт илэрхгүй бол тухайн тэр катионыг бол дөлний өнгөөр дөлний өнгийг өөрчлөх байдлаар нь таних боломжтой. Жишээлбэл литий бол дөлний өнгийг улаан, натрий бол шар, калий бол хөх ягаан, рубидий бол тод хөх ягаан өнгөөр дөлний өнгийг боддог бол кальций бол тоосгоо улаан, стронций бол улаан хөрөн, барий бол цайвар ногоон өнгөөр дөлний өнгийг өөрчилдгөө. За энэ дээрээс дөлний өнгийг ягаанаар боддог нь гэхээр калий болж таарлаа. За ягаанаар боддог нь калий нэмэх юм бол дөлний өнгөөр. Тэгвэл литий бол натрий бол шар, литий бол дөлний өнгийг улаанаар, кальций бол тоосгон улаанаар дөлний өнгийг
өөрчилдөг байх нэ. За зурагт X Y бодисын бяцлах цэгийг харуулжээ. Зургийг ажиглан цэвэр бодисон олон холимог бодисын аль нь болохыг тодорхойлно гэж байна. За цэвэр бодисын хувьд бол хайлах болон буцлах температур нь яг тогтмол утгатай байдаг байхгүй. Тэгэхээр X бол юу байсан бэ гэхээр цэвэр бодис байжээ. X бол ямар бодис байсан бэ гэхээр цэвэр бодис байж. Харин холимог бодисын хайлах буцлах температур тодорхой одоо температурын хязгаарт байдаг шүү дээ. Тодорхой температурын хязгаарт байдаг. Тэдээс тэдний хоорондох гэсэн юм хязгаарт байдаг учраас X бодис бол цэвэр бодис байсан байна. Y бодис бол юу байсан бэ гэхээр холимог бодис байжээ. Ингээд аль хариулт нь зөв байсан бэ гэхээр X нь цэвэр, Y нь холимог гэдэг байна. Харилтан зүг байжээ. Идэвхтэй металлын хүчтэй харилцуулж гурлаар лабораторид давс гарган авдаг. Энэ аргад тохирох урлагийн тэгштэглийг бичнэ гэж байна. За идэвхтэй металл гэхээр одоо жишээлбэл энэ дээр бол цайрыг бол юутай оруулалт оруулсан бэ гэхээр давсны хүчтэй оруулалт оруулаад тэгээ металлын олорид бол устдар хүчин хий үүсэж байгаагаар нь бол энэ бол харцангуй идэх дунд идэвхтэй металлыг авсан байгаа. Тэгэхээр идэвхтэй энэ бол металл байна. Энэ хүчлэлтэй уралд ороод тэгээд давс болон устдар хүчин хий гэсэн юм бүтээгдэхүүн бодисыг бол үүсгэх боломжтой юм байна. Ингээд 7-гийн D хариулт зөв байжээ. За энэ бол суурийг бол хүчлээр үйлчилж байна. Энэ суур байна. Энэ бол суур. Энэ бол суурийг хүчлээр хүчил суурийн титрлэх арга байна тий. За энэ болохоор карбонатыг хүчлээр үйлчлээд тэгээд давс ба ус нүүрсгчлийн хий үүсдэг. Одоо ийм орол байна. Энэ бол металлын оксидыг сайрын давсны хүчлээр үйлчлээд уусдаг давсыг гаргаа авах арга байна. За тэгэхээр ерөөсөө D хариулт нь идэвхтэй металл гэсэн учраас. За их бодис нь за бүгдээрээ харъя. За их бодис нь юу гэсэн бэ гэхээр за их бодис нь урлагийн савны эсэлхүүнийг хэсгэхэд тэнцвэр аль зүгт шилжих вэ гэж. За А хий дээр нэмэх нь Б хий. За тэнцвэр тогтлоо. С хий гэсэн урвал явагдаж байна. Тэгээд 2 Д хий гэсэн урвал явагдажээ. За тэгвэл энд хэдэн эсэлхүүн их бодис дотор хэдэн эсэлхүүн байна вэ гэдгийг тоолъё. Энд бол 1 байгаа. Энд 1 байгаа. Нэг дээр нэгийг нэмээд 2 эзэлхүүн байна. Энд бол 1 байгаа. Нэг дээр 2-ыг нэмээд 3 эзэлхүүн байна гэсэн үг. За урлагийн савны эзэлхүүнийг ихсэхэд эзэлхүүн ихсэгт чиглэлд шилждэг учраас бүтээгдэхүүн бодис буюу бүтээгдэхүүн бодис гэхээр баруун гар тийш гэдэг хариултыг бол сонгож дуулж бодно гэсэн үг. За химийн тэнцвэрийн шилжилт гэдэг хичээлийг үзсний дараа бол энэ тестийг хийх боломжтой. За цахилгаан тусгаарлагч болж чаддгүй материалыг сонгоно гэхээр цахилгаан дамжуулдаг нь бол зис шүү дээ. Хуванцар шил варыг ерөнхийдөө керамик материал буюу цахилгаан тусгаарлагч болгож хэрэгэлдэг. За цайр ялцыг аль уусмал дөрвөл ялцсны масс ихсэх вэ гэж байна. Цайр ялцыг аль уусмал дөрвөл ялцсны масс ихсэх вэ. За цинкум дээр нэмэх нь магний S4. За тэгэхээр цайр одоо магний идэвхтэй шүү дээ. Тэгэхээр энэ орол бол явагдахгүй юм байна. Идэвхтэй дангаараа байдаг шүү дээ хүүхдүүдээ. За идэвхтэй металл нь бол дангаараа байх хэвээр. За тэгвэл цайр дээр магний сульфатыг нэмэхээр энэ хоёр металлаа харна. За энэ хоёр металлын цайр бол энд байна. Магний бол энд байна. Тэгэхээр энэ бол цайр магний хоёрын цайр нь идэвхгүй юм байна. Магний идэвхтэй юм байна. За тэгвэл энэ идэвхгүй нь бол дангаараа байвал энэ бол явагддаггүй. Ийдэх нь. За биетх нь болохоор цинкун дээр нэмэх нь кальци S4 гэсэн байна. Мөн ялгаа байхгүй. Кальци болон цайр хоёроо харъя. Тэгсэн чи кальци бүр идэвхтэй байгаад идэг. Цайр бол идэвхгүй байгаад байна. Идэвхгүй дангаараа байвал энэ бол явагдах боломжгүй байдаг. За ингээд B бол ингээд биш боллоо.
цинкун дээр нэмэх нь зисэн сульфат гэдэг урвалыг харъя. За энэ бол зис цайр хоёрын аль нь идэвхтэй гэхээр цайр нь энд байгаад байна. Зис нь энд байгаад байна. Тэгэхээр идэвхтэй нь бол дангаараа байгаа нөхцөлд урвал аяндаа явагддаг. Энэ дүнд бол цинкун месо дөрөв дээр нэмэх нь зис гээд өөрөлдвөл тэр цайр хэлцгийг аль усмал дөрвөл ялцсны бас хэсвэ гэвэл энэ дээр бол зисийг нэмбэл энэ бол өөр аяндаа явагдах учраас гэтэл цайр дээр баарийн сульфатыг нэмэхэд энд өөрчлөлт илэрх үү гэвэл энд өөрчлөлт илэрхгүй. Яагаад гэвэл энэ хоёр металлаа харсан чинь цайр бол энд байгаад байна, баарыг бол энд байгаад байна. Тэгэхээр идэвхгүй нь дангаараа байвал урвал явагддаггүй байгаа шүү. Ингээд 10C болжээ. Мөнгөний бромидын хайлмал электролизийн үр дүнд анод дээр мөнгөний бромид гэхэр чинь юу гэсэн үг вэ гэхээр аргентум бром гэсэн үг тийм ээ. За энэний хайлмал электролиз дээр анод дээрх хагас урвалыг авч үзье. За анод гэдэг бол яадаг вэ гэхээр өөрөө нэмэх цэмэгтэй учраас сөрөг цэмэгтэй зүйл ирж суугаад ингээд эсэлтгүүн юм дандаа тэг болдог тийм ээ. Ингээд хоёр электроныг алдчихна гэсэн үг. За ингээд бромын уусмал байснаа бром за нөгөө молекул хоорондын хүчин дисперс урьж учраас ингээд тэгэхээр аль хариулт нь байсан бэ гэхээр 11 бол B хариултыг бол дуулж бодох нь зүг байсан байна. За 12-ыг авч үзье. Магнийн давсны уусмалд металл магний электрод, мөнгөний давсны уусмалд мөнгө электрод тус дурж бэлтгэсэн уусмалд ийм урвал галоны хэлхээ өгсөрчээ. Электрон аль электродоос аль электрод руу орсох вэ гэж байна. За энэ хүү тестийг хийхийн тулд эхлээд магнитик хатуу гээд бүр сайхан биелэн урвалаа өгчихсөн байна. За ингээд магний нэмэх хоёрын уусмал дээр нэмэх нь хоёр аргентумтгийн хатуу гэдэг урвалыг бүгдээр хамтдаа бичиж үзье. За тэгэхээр анод дээр бол эсэлдэх урвал явагдана. За тэгэхээр магнитийг байж хагаад магний нэмэх хоёр болъё. Ингээд хоёр электроныг алднаа гэсэн үг. За катод дээр яах вэ гэвэл аргентум нэмэх нэг байснаа энд хэд болсон бэ гэхээр аргентум тэг болж эсэлтгүүний хэм нь буурчээ. Ийм тохиолдолд нэг электроныг авнаа. За ингээд анодын алдсан электроныг катод авнаа гэсэн үг. Катод дээр байгаа аргентум авна гэсэн үг. Тэгэхээр 2 1 гэдэг хоёртой 2 тэгээд 1 2 гэж бичих юм те. За анод дээр бол дандаа эсэлдэх урвал явагдана. Катод дээр бол ер нь бол ангижрах урвал явагдана. За эсэлдсэн тэгвэл магний юм байна. Магнитай хариулт B болон D-ийн бол аль нэг хариулт нь бол байж таарах гэж байна. За тэгвэл магний электродоос аргентум электрод руу электроны урсгал шилжсэн учраас 12-ийн B хариулт нь бол зүг байжээ. За өгсөн 3 ионы найрлагдах хлорийн атомын эсэлтгүүн хэмийг зөв тодорхойлсон мөрийг сонгоно гэж байна. За үүнийг тодорхойлохын тулд бүгдээрээ хлор хасах 1 байжээ. Хасах гэдэг бол энд хлор хасах 1 гэсэн эсэлтгүүн хэм байна. Хлороо хасах 1 гэдэг бол хүчил төрөгчийн хувийг хасах 2, 2-оос 1 ясаад нэмэх 1 байжээ. Хлоринд бол нэмэх 1 байсан байна. Хлор 3 нийлмэл ионы эсэлтгүүн хэмийн айлгуур нийлбэр ионыхоо цэнэгтэй тэнцүү гэдэг баггүй. Тэгэхээр 2 3-ын 6-аас 1 ясаад нэмэх 5 гэхээр хлоринд нэмэх 5. Тэгэхээр хасах 1 за хасах 1 зөв байна. Нэмэх 1 зөв байна. Тэгээд нэмэх 5 зөв учраас C хариултыг бол бүгдээрээ дуулж бодохоор
байсан байна. За дараагийнх нь. За үйлдвэрийн хөхрийн хүчлийн үйлдвэрлэл, цэсийн үйлдвэрлэл, Габрийн процесс. Шухан чулууны хамгийн гол хэрэглээ бол ерөөсөө хоёр зорилгоор хэрэгжилж байгаа шүү дээ. За шухан чулууг бол нэгдүгээрт нь барилгын материалын үндсэн бүрэлдэхүүн хэсэг болгож хэрэгэлдэг. Нэгдүгээр хэрэглээ нь бол барилгын материалд хэрэглэнэ. За хоёрдугаар хэрэглээ нь бол юу вэ гэхээр бохирдлыг бууруулах гэсэн ийм хоёр зорилгоор бол хэрэгэлдэг. За тэгээд бохирдлыг бууруулах нь үйлдвэрийн утааг цэвэршүүлэх, дээрээс нь бол агаарын бохирдлыг утааг цэвэршүүлнэ гэж агаарын бохирдлыг, дээр нь усны бохирдлыг ингээд ерөөхдөө хүчлэг болсон юмыг саармагжуулах зорилгоор хэрэгэлдэг учраас энэ бол хариултын зөв байсан байна. Элемент хөхрийн хэрэглээг сонгоно. За энд бол хүнсний үйлдвэр, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл, цаасны үйлдвэрлэл, цайруулагч, бордооны үйлдвэрлэлд бордоо болгон хэрэглэнэ гэж байна. За тэгвэл бүгдээрээ энийг харцгаая бүгдээрээ. Тэгэхээр бүгдээрээ одоо хөхрийн хэрэглээг харцгаая. За энэ бол сурах бичгэн дээр байдаг. За нэгдүгээрт нь хөхрийг бол яах вэ гэвэл хөхрийн хүчил үйлдвэрлэхэд буюу H2SO4-ыг үйлдвэрлэх хар дээр болон чүдэнзний үйлдвэрт хэрэгэлдэг. Мөн ангаах ухаанд хамуу өвчний ячгийг устгагддаг учраас тосон төрхлөг. За хөхрийг байгалийн буюу нийлэг каучуктай олж ээсээс холбоо бүхий бат бүх резин гаргаж авахд хэрэгэлдэг. За ингээд зөв хариулт нь бол хариулт байж харин цаасыг сайруулагчаар бол ESO2-ыг хэрэгэлдэг байгаа шүү. ESO2 болон нөгөө нэг юм нь болохоор холоор 2-ыг бол хэрэгэлдэг. За CnH2 энэ дээр нэмэх нь 2 гэж юм те. За энэний ерөнхий томьёог бүгдээр хамтдаа олцгоё. За энэ бол N-ийн оронд 3-ыг тавихаар энэ бол 2 3-ын 6 олчих учраас CnH2-ийн гэсэн ерөнхий томьёо захирагдах нь энэ CnH2-ээс хасах нь 2 буюу CN4H нь 2 4 8-аас 2-ыг хасаад 6 болно гэсэн ийм томьёо захирагдана. За энэний ерөнхий томьёог олохын тулд CnH нь 2-ыг үржих нь N байж 2 N-ийн оронд 4-ыг тавилаа 2 4 8 гэхээр ийм томьёо захирагдана. Энийг болохоор CN H юу гэж хэлэх вэ гэвэл 2N дээр нэмэх нь 2 яагаад гэвэл N-ийн оронд 3-ыг тавихаар 2 3-ын 6 дээр 3-ыг нэмээд 8 гээд ингээд 16-гийн бол D хариулт нь бол зөв байжээ. CnH2 тохирох. За ингээд дэлгэмэл томьёо зохир. За тэгэхээр энэ нөгөө нэг ингээд юм байна л та. Ийм томьёо захирагдсан нэгдэл ийн төгсгөлтэй байна. Ийм томьёо захирагдсан нэгдэл ийм байж болно, DM байж болно. Ийм томьёо захирагдсан нэгдэл ийн төгсгөлтэй байна. Ийм томьёо захирагдсан нэглүүд ан төгсгөлтэй байна. За ингээд цааш нь үргэлжлүүлээд явах гэсэн чинь за яаж хараа. Би resume. За тэгвэл бүгдээрээ цааш нь үргэлжлүүлээд явъя. За тэгэхээр энд органик нийтлийг сонгороо гэж байна. За prop энэ бол хоёрсан холбоо агуулсан нөхцөлд бол юм байдаг. Prop юм байх байсан. Этанол энэ зөв байна. Тэгээд нэр болон дэлгэмэл томьёо тохирч байгааг нь за энэ бол этен биш этан байсан байна. Энэ болохоор этаны хүчил нэр болон этаны хүчил биш байна. 3 C-тэй учраас за энэ дээр энийг ийм тайлбар өгч хүүхдүүдээ. За 1 C-тэй байвал ит гэдэг байхгүй юу хүүхдүүдээ. 1 C-тэй байвал ит болдог байхгүй. C1 байвал ит. C2 байвал биш уучлаарай. Мит шүү. C2 байвал этан. За C3 байвал пропан. C4 байвал бут. C5 байвал пент.
C6 байвал gigs, C7 байвал gift, C8 байвал oct, C9 байвал non, C10 байвал dick гэх мэтчлэнгээр нэрлэнэ. За гэхдээ эндээс бол ерөөсөө зөв хариулт нь аль нь байсан бэ гэхээр этанол гэдэг нь H-тай байхаар спирт гэдэг байхгүй. Би хариулт нь зөв байжээ. За өгөгдсөн урвалын тэгшгэлд үндэслэн органик урвалыг ангилно гэж байна. За энэ бол захын цэг нь голд нь аваачч өгж салбарлуулж изомер үүсгэх учраас изомер гэдэг нь тоо болон чанарын найрлагаараа хийж шүү дээ. 1 2 3 4 гэхээр C4H нь 6 7 8 9 10 гэхээр C4H10 энэ ч гэсэн мөн ялгаа байхгүй. C4H10-аас C4H10 үүсэн. Гэхдээ энэ бол молекулын бүтцээр бол ялгаатай изомер нь үүссэн учраас энэ бол изомер чухал юм байна. Органик нэгдлийн бүтцийг ажиллан зөв нэршлиг сонгороо гэж. За энэ бол 1C, 2C, 3C, 4C-тэй. За тэгээд 1 2 3 4 гэхээр 2 дугаар C дээр CH3-ыг 2 метил зөв байна. 1 2 3 4-ийг юу гэсэн бэлээ гэдүүлээ өмнөх юм дээр. За бут гэж юм те хүүхдүүдээ. Бут гэж байгаа 4-ийг бол бут гэдэг юм байна. Тэгэхээр энэ дээр бол 2 метил бутаны хүчил буюу A хариулт нь зөв байжээ. За дараагийн 2 дугаар тест болохоор C6H12O2 найрлагатай одоо энэ хүү нэгдлийн одоо нүүрс төрөгч агуулмжийг C6H12O2 гэсэн нэгдлийнхаа молекулын массыг болно. За C12 үржин 6 нэмэх нь H-ийн 12 нэмэх нь O-гийн 16 үржин 2 гэхээр за ингээд бүгдээрээ батж үзцгээе. Энэ дээр бол 12-ыг үржин 6 дээр нэмэх нь 12 нэмэх нь 32 гэхээр 116 гарч ийн гэсэн үг. За тэгэхээр 116 грамм мол гэсэн үг. Эднийг яаж ч бодж болно пропорци аргаар 116 грамм чинь 100% юм аа. Тэгвэл за нүүрс төрөгч эсвэл ингэж бодж болно. Нүүрс төрөгчийн одоо дээр 16 үржин 2 буюу 72 грамм хэдвэгээ батсан ч болно. Эсвэл нүүрс төрөгчийн эзлэх хувийг олохдоо яах вэ гэвэл нүүрс төрөгчийн молекулын массыг нийт C2H12O2-ийн молекулын масс хуваагаад 100-д үржүүлнэ. За тэгэхээр энд бол 12-ыг 6-аар үржүүлээд 72 байх тий хүүхдүүдээ. За ингээд 72-ыг 100%-аараа үржүүлээд тэгээд нийт молекулын масс нь 116 байхаар ус төрөгчийн мөн ялгаахгүй энэ дээр бол H-ийн байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр 12-ыг үржин 100 хуваах нь 116. Хүчил төрөгч 16-ыг 2-оор үржүүлээ 32 болно гэсэн үг. Тэгэхээр 32-ыг үржин 100 хуваах нь 116 гэх мэтлэнгээр элемент бүрийн эзлэх хувийг бол олж болно. Гэхдээ бид нар бол нүүрс төрөгчийг олж гэсэн учраас 62.106 гэдэг чинь ойролцоогоор 62% гэсэн үг. Тэгэхээр энэний D хариулт нь бол зөв байсан байна гэж бид бүхэн бодох боломжтой боллоо. За 2 дугаар хэсэг рүү бүгдээрээ оръё. За мол сурагч бромын хүчлийн уусмал дээр үрлэн цайрыг нэмэхэд 0.5 мол хий ялгарчээ гэж. За энэ бүр сайхан бэлэн тэнцвүүлсэн бүр үнэхээр бас хялбар байна тийм ээ. За бороо мол энд 2 байна. Энд 1 байгаа учраас энэ өмнө 2-ыг тавина. Устөрөгч 2 байна, 2 байна. Цайр 1 байна, цайр 1 байна. Урал тэнцсэн байна. Уралын төрлийг харгалзуулна гэхээр цайр бромыг аваад устөрөгчийг дангаар нь халтсан учраас энэ бол халах урал гэж таарлаа. Гэхдээ халах урвал яадаг вэ гэхээр нэгдэл нь элементтэй уралд ороод шин нэгдэл үүсгээд тэгээд элемент үүсгдэг
ийм оруулыг бол халга оруул гэж нэрлэдэг. Тэгэхээр A тэнцүү бүгдээрээ 2-ыг уруулын тэгшлийн стохиометрийн коэффициентуудын нийлбэр гэхээр энд 2 байсан, энд 1 байсан, энд 1 байсан, энд та байхгүй 1 байсан. Та байхгүй нэг чинь 1 байхгүй. Ингээд нийт 5 гарах учраас B тэнцүү 50. За цайрын бромидын молийн массыг олоо гэж. За тэгэхээр молийн массыг олохдоо надад N нь бол хэд гээд өгсөн байгаа вэ гэхээр 0.5 мол гээд өгчжээ. Цинкум хиний масс юм байна уучлаарай. Устөрөгчийн юм биш. За тэгэхээр H бром дээр нэмэх нь цинкум. Тэгээд цинкум бром 2 дээр нэмэх нь H2 гэдэг бүтээгдэхүүн үүсэж байгаа шүү дээ. За энд бол 0.5 мол нь энэ дээр тавьчихна. За энд бол 1 мол. За тэгээд энэний x грамыг бол энэний молийн масс болохоор цайрын харьцангуй атом масс 65, бором 80-ыг 2-оор үржүүлээ 160 болно гэсэн. 160 дээрээ 65-ыг нэмнэ гэсэн. 160 дээр нэмэх нь 65. Тэгэхээр та бүхэн маань өөрсдөө цэжээрээ бодох хэрэгтэй шүү. Ингээд 225 г боллоо. За x грамм цинкум бром 2-ыг авахад яасан бэ гэхээр 0.5 мол строгчийн хий үүссэн юм аа. 225 г цинкум бром 2 үүсгэд зэрэгцэж 1 мол строгчийн хий үүссэн юм аа. За энэ шийдвэрлэгч фактораар батсан ч болно л да. 225-ыг 0.5 дүүржүүлэхээр 112.5. Хэрэв бодлогын хариу баталгаатай бол бодлого төсвөрийн хариултын загварын дав бүлэн жишээлбэл бодлогын хариу 45.2 гэж гарвал тэгэхээр хэд болох юм? 112.5 гэдэг чинь аюул тийм баталгаатай шүү дээ. 112.5 буюу молийн массыг ол гэсэн юм шүү дээ. 225 шүү дээ. CD 225 г юм байна. Тэг болсон юм уу? Энэ молийн массыг бол гэхээр 225 гэл болоо шүү дээ. Цайрын бромидын массыг ол гэдэг байгаа юм болов гэж утсан чинь молийн массыг ол гэсэн учраас шууд хэрвээ молийн тав юм уу грамыг ол гэсэн бол ингэж бодох үед энэ үйлдэлбэр шаардлагагүй юм байна. Яг энэ бодлогын хөвгөлтөлд бол за дараах уруулын энергийн диаграмыг ашиглан даалгавруудыг гүйцэтгэх нь катализатортай явагдах шулуун уруулын идэвхжлийн энергийг сонгоно гэж байгаа байхгүй. За үүнийг хийхийн тулд яах ёстой вэ гэхээр катализатор тай гэдэг нь ийм бүдэгхэн зураас нь юм байна. Тэгэхээр энийг сонгоно гэсэн үг. За идэвхжлийн энерги гэдэг бол яадаг вэ гэхээр оройн цэгийн утгаас их утсын энерги утгыг хасдаг. Тэгэхээр A, B гэд хоёр оронтой та зөв байна. Оройн цэгийн утгаас их утсын энерги утга. Тэгэхээр 150-аас 100 тэнцүү 50 болно гэсэн. Тэгэхээр A, B бол 50. Катализаторгүй явагдах уруулын идэвхжлийн энергийг катализаторгүй гэдэг бол оройн цэгээс их утсын утгыг хасна. Катализаторгүй нь болохоор ийм том бүдэг бишээ ийм тод зураас юм байна. Тэгэхээр оройн цэгээс идэвхжлийн энерги их утсын утгыг хасна гэхээр 200-аас 100 хасаад 100 гарна гэсэн. Өөрөөр хэлбэл CD-ийн 100-та тэнцүү гэсэн үг юм байна. За ингээд бичлэгээ зогсоож хагаад бичиж аваад одоо ингээд өөр юм болгоорой. За ингээд анхаарал хандуулсанд баярлалаа. Бүгдэнд нь амжилт хүсье.